За сайн байна уу Мадрагшаа. Манай гэсэн. За хай чинь. За багшд баярлалаа. Учир нь юу гэхээр манай бүтээл монголчуудын нэгдэл Creative Gallery-ийн 50-ийн хүрд гээд аргачлалын сургалт маань одоо 10 дахь элсэлтэй аван гээд амжилттай өрнөж байна. Өнөөдөр бол манай сургалтын 4 дахь өдөр байгаа. Тий 10 дахь. Тэгэхээр багшийн хувьд ер нь 10 дахь элсэлтийн энэ манай суралцагч нар таны ажигласнаар ямар онцлогтой байв? Энэ удаагийн сургалтын талаарх бас сэтгэлдээ хэлнэ багшаа. Хичээл зааж явах таны ажиглаж анзаарсан зүйл. Өнөөдөр чинь 4 дахь өдөр үлээ. Тий, өнөөдөр манай сургалтын 4 дахь өдөр нь. Тий. Өчигдөр пассив авсан. Тэгээд өнөөдөр одоо 2 цагийн дотор явлаа. Тэгээд активын 10, пассивын 10-ыг одоо ингээд юугаа томьёогоо бүгдийг гаргаад энэ нөгөө юу лээ туслах уу биш нөгөө өдрийн төгсгөл тэгээд нөгөө төлхөөрөг томьёо бүх юм ингээд сүмгэнтэр гаргаж. Тэгээд ер нь яг сургалт төлөвлөсний дагуу өөрөөсөө маань тий багшаа. Ер нь суралцж байгаа хүмүүсийн хувьд хэр хүлээж авав? Энэ удаагийн сургалтын дээр бас онцлог тийм сурагч нар, суралцагч нар танд хэн байв? Ер нь маш хурдан. Маш хурдтай байв. Хурдтай байна. Асуулт хариулт өгөөсгөл бүх юм бичээл. За манай энэ удаагийн сургалтын дээр бол суралцагч нараас сэтгэлдээ илэрхийлэх ер нь энэ 50-ийн үрд аргачлалын талаар өөрийн бодлоо хуваалцах бас үр дүнгээ харуулах ийм хүмүүст бас манай энэ удаагийн бичлэг нээлттэй байгаа. За ингээ би мэдүгэн нэр чи Баттэр үлээ. Баттэр тийшээгээ гэж байна. За би камерыг нэлийн хол явуулчихъя тийшээ. За камер шилжлээ. За нэлийн холоос авч байгаа учраас та бүхэн жоохон дууга чангаар тайлбарлаарай. За хийж байгаа юм яг өргөөд хоёр нөгөө хүснэгт байгаа штэ. Цаг хугацааны машин гэж хэлээд байгаа. Тэр машинаа үзүүлээд, хүснэгтээ үзүүлээд санд бодлоо хийх чөлөөтэй байна. За хийгээл штэ. За ингээд тэр харъя. За таны нэр хэм блэ? За Батур дах өөрийнхөө ажил мэргэжлийг товчхон танилцуулаад өнөөдөр яг юуг одоо яг хийж давтав? Энэ сургалтын онцлог, энэ аргачлалын онцлогийн талаар сэтгэлдээ хуваалцсан уу? Би сэтгэж мэрэгчлээ. Энэ дөрмийн нэмийг хайлах, хурдан ойлгох гэдэг энэ хичээл сууж байгаа. Тэгээд актив байсараа 20 цагийг үтсэндээ 3 өдөрт хийж дуусаад өнөөдөр 4 өдөр одоо 20 цагаар ингээд актив байсараа 10 цаг автод хийж байна. Тэгээд яг эхний өдөр бол өндөр жоохон активийн эхний өдөр жоохон дотоодоо ойлгоод байсан. Өчигдрээс яг пассивээс эхлээд жоохон гайгаа ойлгож гисэн. Өнөөдөр ингээд давтлага хийсэн чинь нэлээд сайн ойлгох шинжтэй. Цааш нь ингээд өөрөө давтаад ингээд хийгээд байвал болмоор юм ойлгох шинжтэй л шүү. Танд амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. За манай цаатлын ширээний 4 суралцагч нараас төлөөлөл нэг хүн маань сандаа хэллээ. Нэмж босох сандаа хэлэх хүн байвал босч олно. За би энэ ширээнээс. За манай ширээнийхийг завгүй энэ ширээнийхийг завгүй байна гинэ. За тэгтээ яг та яг одоо хийж байгаа зүйлээ л зүгээр тайлбарлаж болно те. За таны хувьд яг өнөөдөр юу хийснээ нэг надад харуулаач биднэрт. За яг өнөөдрийнх тал харуулаад. Одоо бид нар яг пассив 10 цаг дээр. За би яг энэ рүү харъя. Хийгээд явж байна. Тэгээд За та надад жишээлбэл яг энэ 22-ыг нэг тайлбарлаж өгөөч. Энэ дээр яг та ямар жишээ өгүүлбэр бичв? Таны хувьд энэ ойлгохгүй нэг юм нэг хувилбар нь энд ойлгогдсон байдлаар яг таны яг одоо анзаарч ойлгосон зүйл юу гарав те? одоо бид нар энэ дээр to be being тэгээд 3 дахь нэмэх нь 3 гэсэн. Ингээд томьёон дээр ажиллаж байна. Тэгээд Монгол өгүүлбэр нь болохоор энэ зураг авагдчих байна. Батар яг одоо гэсэн.
өгүүлбэр дээр ажиллаж байна. Тэгэхээр англиар болохоор одоо is being taken by but right now. Өөрөөр хэлбэл яг энэ томьёогоороо Томьёогоороо англи өгүүлбэрээ зохиож байгаа. өгүүлбэрээ зохиочж Яг байгаа. үнэ. Айгу ойлгомжтой хэлбэр болгож байгаа. Тэгэхээр энэ томьёо маань өгүүлбэртэй алдагдахгүй томьёогоо бүрэн оруулж өгөхөөрөө өгүүлбэрийн бүтэц байна. Өгүүлбэр маань зүг болж ирж байгаа. Ойлгомжтой. Ямар нэгэн алдаа байхгүйгээр л тий. Яг томьёондоо оруулаад өгүүлбэрийг хийчихээр Зөв. болчих юм байна. Тэгэхээр бид нар активын цагуудаа үзээд дууссан. Тэгээд Энэ тал дээр нь пассив яг. тэгээд бид нар нөгөө нэг асуулт хариулт өгөөсгөлүүдээр давхар ажиллаад явчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө л томьёогоо сайн гаргаж ирээд энэ дээрээ алдаагүй ажиллах юм бол За, баярлалаа. бүтэц маань зүг болоод биднэрт ойлгомжтой болж ирж байна. За баярлалаа. За энэ удаа ингээ манай сургалтын хоёр ширээн дээрээс нэг сурагч маань сайн сэтгэлдээ илэрхийллээ. Баярлалаа. За Мадрогш танд 50-ийн үрд аргачлаа. Түгээн дэлгэрүүлж байгаа энэ үстэд нь амжилт хүсье. Баярлалаа багш. За